Магадгүй тэр зорилготойгоо та өөрийнхөө үн цэнийг холбоод байж болно. Энэ зорилгод хүрчвэл би үн цэнтэй болно. Энээс наадмал би үн цэнэгүй чухал биш ээ гэд өөрийгөө бодоод байж болох нь шүү дээ. Тэр үед нэг ийм доторчин процесс үүсэж байгаа мөн үү? Тэгэхээр тууштай байхын хамгийн чухал нэг жор болохлоороо хором дотом өөртөө нэн сэтгэлээр зөөлнөр хандах. Нэн сэтгэлээр зөөлнөр хандна гэдг нь залхуураад хэвтээд өгөө гэсэн утгатай биш. Энэ мөчөд та оролдлоо, алдаа гаргалаа. Алдаа гаргачаас зарчууг антаа гэдэг өөрийгөө зэмлэхийн оронд амьсгалаа суллаа, эрүүгээ суллаа, биеэ хөдлөглөө за яах вэ? Алдаа л ус дахиад нэг оролдоод үзье. Тэгэхээр тууштай байдал бол дахин оролдох төр байдаг. Үндэ амжилт хизээж бууж өгөлгүйгээр нэг юмаа дахин оролдоод хэдэн мянган удаа алдаад тэрнээсээ суралцахад л байдаг. Тэгэхээр тууштай байна гэдг нь өөртөө зөөлөн хандаад алдвал өөрийгөө шүүмжилж ичээж гэмшихээ болоод амьсгалаа, биеэ сулаад, биеэ хөдөлгөөд дахин оролдоход оршиж идэг. Тэгээд угаасаа шоу болоод оролдоод байгаа учраас тэрний чинь үр дүн гарна. Тэр үр дүн нь ямар ч байж болно.